Жилийн бус засгийн газар мөн олон дахин сайд солилцсондоо шууд Ирнэсийн салбар нь ажиллах болсон хүчнүүд олон улсын түвшинд хүрсэн. Хүн ардынхаа төлөө 60 метрийн гүнд Улаанбаатар хотод 10 км түнэлдээд метро байж яа бодсон юм. Метро үнцэн ажил бол дандаа 80-аас дээш 90% хийсэн гэж одоо мөрөнд хийж хангах хэрэгтэй гэсэн гэж бодож байгаа. Арван 2012-аас 16 оны үед бол ардчилсан намын засгийн үед нийслэл хотод бол төвжирэл бол дээд зэгтээ хүрдэг байсан. Тэгээ 2011 оны үед бол Улаанбаатар хотод ингээд төвжирээ цаг гараа энэ төр зогсдог тохиолдол байсан. Тэгээд ардчилсан намын засгийн үед нийтдээ 33 уулзуур болон одоо нэлээд олон замуудыг өргөтгөж шинжилээд Улаанбаатарын хотын төвжирэл бол нэлээд багассан шүү. Одоо дугаарын хязгаарлалт энэ болгоныг шинээр зохион байгуулад. За орон нутгийн хэмжээнд бол манай засгийн газрын үед сүүлийн 70 жил баригуд замыг л 4 жилийн дотор барьсан шүү дээ. Ихэнх 21 аймгийн ихэнхийг хатуу хожуулттай замаар холбосон хийсэн ажлууд их байгаа тийм. Ардчилсан нам 3 жилийн дотор Монгол улсын 90 жил хийсэн 2964 км автозамыг дагуулan 21 аймгийг нийслэл хоттой холбосон 3405 км автозамыг барив. Замдаахан хөгжил эрдгийн жишгээр эдийн засгийн өргөөж жилэрх тусам өсөн нэмэгдэж байна. Харин Монгол Ардын нам 2016 онд засгийн эрхийг авснаас хойш зам тээврийн салбарт юу хийсэн бэ? Зам тээврийн бодлого бол үнэхээр манай энэ одоо байгаа энэ хөлс сүхийн засгийн газар өнгөрсөн одоо төрөөчийн засгийн газрууд нь ямар ч ажил хийсэнгүй. Тэгэхээр энэ Монгол Ардын намын засгийн газар, мэргэжлийн засгийн газар байна гэж энэ мэргэжлийн улсуудаар энэ мэргэжлийн салбарыг удирдуулна гэсэн одоо ямар ч бодлогогүй, ямар ч зам тавьсангүй одоо хийсэн ажил бол үнэхээр манай энэ салбарт бол үнэхээр гялтаагч байхгүй. Харин аваар осол замын стандарт, замын хөдөлгөөн нэгтгэл болоод энэ засгийн үед одоо маш их ословоор гарсан. Нийслэл хотын төвжирлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн салбарт парк шинжилгээ хийж, нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг системийг нэвтрүүлв. Ингэснээр нийтийн тээврийн компаниудын алдагдал буурч, нөгөө талд олон улсын жишгт нийцсэн үйлчилгээгээр иргэд ая тухтай үйлчлүүлэх боломжтой болсон юм а. Саяас дээш бүтээн хотод бол ерөөсөө нийтийн тээврийг л боловсронгуй гүтэмжтэй байлгаж, соёлтой боловсон үйлчлэгээ, найдвартай үйлчлэгийг бий болгож энэ төвжирлийн асуудал бол ерөнхийдөө шийдэгддэг. Энэ бол ерөөсөө зөвхөн Монгол биш, дэлхийд даяар ингэ шийдсэн байна. 20 сая хүнтэй Бээжин хот байна. 10 хэдэн сая хүнтэй Токио, Сеул байна. Бүгд төвжирлийн асуудлаа шийдээд амьдарч байгаа. Бид сая хүнтэй мөртлөө энд асуудлаа ямар ч энэ Улаанбаатар шийдэж өгөхгүй байна. Энэ бол энэ өнөөдөр энэ байгаа төрийг энэ төрийн үйл ажиллагааг ард түмэнд хүргэх ёстой. Энэ Монгол Ардын намын одоо энэ амлалт энэ ажлыг хэрэгжүүлж байгаа нөхдүүдийн өнхөөгүй байдал гэж би бодож байна. Нийслэлийн засаг дарга Батүл Улаанбаатар метро төслийг Монгол улсын ерөнхийлөгчөд өргөн барьлаа. 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын замын төвжирлийг бууруулах боломж нь нийтийн тээврийг хөгжүүлэх. Тэр дундаа метро барьж байгуулах явдлыг тухайн үеийн нийслэлийн удирдлагууд олж харж 2 жилийн хугацаанд судалгаа хийсэн байдаг. Метрог Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг энх тайвны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай 14 нөхдөдтэй байгуулахаар төлөвлөд ирсэн юм а. Та нар бодлоо. Монголчууд уул уурхаан баялгаа оюут толгой гэж та нар бүгд мэдж байгаа манай монголчууд. 1000 метрийн гүнд 200 км түнэл бариад баялаг зөөж байна. Хүн ардынхаа төлөө 60 метрийн гүнд Улаанбаатар хотод нэг 10 км түнэлдээд метро байж яа болдгүй энэ хүмүүсийн төлөө энэ сая хүний төвжирлийн асуудлыг шийдэх. Монгол улсын их хурлаас төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд баталсан байдаг. Уг баримт бичгийн дагуу баригдахаар төлөвлөгдсөн төмөр замууд ашиглалтанд орсноор Монгол улс бүгд найрамд хятад ард улсын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, уулуурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уулуурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм а. Уулуурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдснээр
төсвийн орлого тогтворжиж эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ гэж тооцоолсон. 2016 оны 8 сараас хойш өмнө говьдтой баригдаж байгаа 5 гашуун сухай чиглэлийн төмөр зам. За мөн одоо нарийн сухатаас шивээ хөрөнгө чиглэлийн төмөр замтай. За ингээд 5-7-оос зүүн баян чиглэлийн төмөр зам цаашлбал ингээд сайн шанд хөөт бичигт гэдэг ингээд энэ төмөр замуудын ажлуудын Монголын төмөр зам компани бол техник эдийн засгийн үндэслэл одоо бодлогын баримтчуудын боловсруулчихсан. Одоо хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдэх энэ асуудлыг хүлээгээд энэ 2019 онд энэ ажлууд эхэлнэ гэж ярьж байгаа боловч үндсэндээ сонгуулийн мөрөө хөтөлбөр хэрэгжиж эхлээд 2 жил одоо хагас өнгөрцөн байхад эдгээр ажлууд нарийнх бодит ажил хэрэг болж бас хэрэгжээг байгаад бол харамсаж байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын ослын тоосч иргэд амнаас эрүүлэн дээр хохирох тохиолдол нэмэгдэх болсон. Төмөр замд гарч буй ослуудын хариуцлагыг хэн хүлээх вэ? Сүүлийн үед бол Улаанбаатар төмөр замын одоо гармууд дээр төмөр замын осол аваар бол нэлээх гарлаа. Одоо саяхан 2 сарын 1-ний одоо үүрээтэй 1 сарын 31-ээс 2 сарын 1-ийн шилжиж байна. Мөн Дорногов аймгийн Айраг хөртөөний ойролцоо одоо бас Улаанбаатар төмөр замын бор өндрөөс Айраг хөртөө рүү чиглэж авсан одоо галт хэрэгтэй ачааны машин мөргөлдөж тэ одоо тэр ачааны машин тэр гармын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зөвхөн одоо улаан гэрласаад одоо тэр жолооч харах хэрэгтэй биш тэ гармын зохицуулагч гэж байх хэрэгтэй. Тэгээд ингээд энэ одоо төмөр замын осол аваар гарч байгаа хэрэгүүд ингээд болоод хүний амнаас өнгөрөөд хүнд бэртээд ингээд өнгөрдөг. Яг үүний мөрөөр одоо ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын шалгаад ямар хариуцлага нодуулж байгаа талаар мэдээлэл ингээд таг дарагдаад иргэд одоо болон бусад хүмүүсээ нэг мэдээлэл энэ талаар зам тээврийн хөгжлийн яам бол Улаанбаатар төмөр зам олон нийтэд хандаж бас мэдээлэл хийдэггүй иймэрхүү байдлуудад ажиллагдаж байна. Шинэ нисэх буудлын ашиглалтанд орсноор Монгол улс газар зүйн байршлын давуу талаа ашиглаад одоо Оросын холбооны улс олон бүгдийн хамт улс зүүн Азийг холбосон тархиц нислэг хийх. Цаашлаад Европ, одоо зүүн Аз, Австрали, Америк нэгдсэн улсыг холбосон тархиц нислэг хийж Монгол улсын одоо эдийн засгийн тэргүүл салбарлахын боломжтой байна. За тэгээд одоо 2012-оос 16 оны үеийн хийсэн тооцоогоор эхний 5 жилдээ бид нар зорч үүсэлтийг 5 сая төгрөг. За 2 дахь 5 жилдээ бид нэр одоо шинэ өргөтгөлийг хийгээд 20 гаруй хоолойтой болгоснороо зорч үүсэлтийг 10 сая төгрөг. За тэгээ 15 жилээс нэгтлээ бид нар зорч үүсэлтийг 10 саяас дээш болгох юм зорилт тавьж ирсэн. Ардчилсан нам 2012-оос 2016 онд төрөөс иргэний нисхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримтчгийг батлав. Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны 6 дугаар сараас эхлүүлж эхний ээлжинд жилдээ 3 сая хүртэлх зорчигч хүлээн авах чадaltaй 6 хоолойтой терминал барих, 2024 оноос 2 дугаар ээлжийн өргөтгөлийг 20 гаруй хоолойтой болгож жилдээ 12 сая зорчигч хүлээн авдаг бүс нутагтаа тэргүүлэх зангилаа олон улсын нисэх буудлын болох менежмент хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм а. Хөрцгөн засгийн газар одоо Японы одоо менежментийн багт 51% нөгөх энэ гэрээний одоо ингээд олсон мэдээгээр 15-20 жилийн хугацаанд одоо 3 сая зорчиж тээвэрлэх юм болохдоо. Дээр мөн тарифыг нэмэх. За мөн одоо олон улсын болон орон нутгийн зорчигчийг хамтдан байлгах. За үн тарифыг нэмэх гэж хэлсэн тийм ээ. Ийм одоо дээр нь 4-5 Японы мэрэгчлэлтэнд нэг мэрэгчлэлтэнд сарын $20,000 юу 50 сая төгрөгийн цалин өгөх. За тэгээд 4-5 мэрэгчлэлийнх нь одоо Монгол улсад байрлах орон сууц хангамжинд нь жил $1 сая зарцуулах. Ийм нөхцөлтэй гэрээ хийхийг хүлээн зөвшөөрөх гэж байна. Энийг одоо ардчилсан нам зүгээс болон мэрэгчлэлтийн хүмүүс ерс эсрүүцэж байгаа юм аа. Гадны 4-5 мэрэгжилтний 1 жилийн цалин хангамжийн зардал нь $2 сая орчим $10 буюу 5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь 1.5 сая төгрөгийн цалинтай 200-аас 300 монгол ажилчдыг ажлын байраар хангах төсөвтэй тэнцэж байгаа юм. Иргэний нисэх салбар нь ажиллах болсон хүчний хувьд олон улсын түвшинд хүрсэн. Жишээ нь зөвхөн одоо агаарын хөлийн засвар үүслэхэд бид нар өнөөдөр одоо Boeing 767 болон Boeing 737 маягийн агаарын хөлөд их засварын ажлыг хийдэг болсон. Гадаадын 60 гаруй одоо агаарын тээвэрлэгчдийн Монголд их засвар хийсэн байна. Энэ бол Монгол улсын одоо инженерийн ажилд олон улсын түвшинд хүрсэнийг илэрхийлж байгаа. За өнөөдөр одоо Монгол улсын нутаг дэсвүүд дээр өдөрт 200-аас 300 онгоц өнгөрч байна. Жилдээ одоо улсын түвшинд 200 тэрбум төгрөг олж байна. Тэгэхэд агаарын навигацийн үйлчлэгээр Монгол улс Азиад тэргүүлдэг болсон. Монгол улсын хөгжлийн томоохон салбаруудын нэг зам тээврийн салбар. Харин энэ салбар
мэргэжлийн засгийн газар байгуулна хэмээн амласан Монгол Ардын намын үед хамгийн их хөдөлгөөнд орж 2 жил гаруй хугацаанд 4 дахь сайдынхаа нүрийг үзэж байна. Засгийн газрын хэрэглэх газрын даргын одоо тэдний вебсайтн дээр тавьсан мэдээлэлээс харахад бол Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт бол сая энэ 2018 оны жилийн эцсийн байдлаар 60% илүү тэгж гарсан гэж сонсогдсон. Тэгээд одоо мэдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааны одоо 3-2 нь дуусчаад байна шүү дээ. Одоо 4 жилийн хугацаанд. Тэгэхэд одоо 60% байна гэдэг. Тэр нь бол маш хангалтгүй тоо. Өнөөдөр бол үндсэн ажил бол дандаа 80-аас дээш 90% биелсэн байж аж одоо мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хангах хэрэгтэй байсан гэж бодож байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт бол олон зүйл байсан. Өнөөдөр 2 жил гарангийн хугацаанд биелсэнгүй. За үүний нэг нь бол мэргэжлийн засгийн газар. Хөрөлцөхийн засгийн газар бол мэргэжлийн засгийн газар байгуулагдаж чадсангүй. Өмнөх засгийн газар ч муу ялгаагүй. За үүний нэг жишээ нь манай зам тээврийн хөгжлийн яам байна. Сонгуулиас хойш 2 жил 6 сарын хугацаанд зам тээврийн хөгжлийн яамд 4 дахь сайд солигдлоо. За 4 сайд солигдсоор бол зам тээврийн салбарын ажил өргөжлсөнгүй. Тэнд хариуцлагагүй зуд нөөрлөлээ. Зам тээврийн салбарт ухаан амны хэрэг, аваар асал, авилга, хэлэх, хуулийн хэрэг маш их гарч байна. Иргэний засгийн салбар, автотээврийн салбар, төмөр замын салбар, автозам дээр бүх газар л тэр авилга, хэлэх, хуулийн асуудал яригдж байна. Энэ мэдээж мэргэжлийн бус засгийн газар мөн олон дахин сайд солигдсодоо шууд хамааралтай. Аль нэг сайд ирээд ажилтнаа танилцах зав өгөлгүйчээ Содбаатар сайдд сар гаруй мөлөө 2 сар ажилласан тийм. Энэ хугацаанд ямар нэгэн ажил амжуулж их боломжгүй байхгүй тийм. Тэгэхээр бол энэ засгийн газар тогтворгүй олон сайд солигдсон мэргэжлийн бус сайдрыг одоо харгаал гэж бодож байна. 2.5 жилийн хугацаанд 4 дахь сайдынхаа нүрийг үзэж буй салбарын бодлого алдагдаж өнгөрсөн хугацаанд зам тээврийн салбарын хөгжил ард хоцорлоо. Үлдсэн 1.5 жилийн хугацаанд мэргэжлийн бус шинэ сайд юу хийх вэ? 2016 онд амласан Монгол Ардын намын амлалтыг биелүүлэх болов.